Тэнгисийн ирэг дээр би байгаад л баймар санагддаг. Тэр их усны чимээнд сэтгэлийн минь гуниг сарничдаг. Төрлөг давалгаа нүдэнд минь нулимс дүүрдэг. Тэндэл би өөрийгөө мартаж чаддаг. Сайн байна уу? За, шүлэгтэй үдэш нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочноор бас нэгэн шүлэг яруу найрагт дурлагч нэгэн гайхалтай өсгүй ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ ч гэсэн өдрийн мэндийг хүргье. Ингээд харахад цусан Монгол, хатахад цусан Монгол, хайлахад сүнсэн Монгол, хаач явсан Монгол гэсэн 6 үсгэрийг авгалдаг. Тэнгэрлэг удамтай төмөө олон та бүхэндээ энэ сайхан нарлаг өдрийн мэндийг хүргье. За, энэ нарлаг өдрийн мэндийг хүргэе. За намайг бас Сүхбаатарын Отгон баяр гэдэг. Дорногов аймгийн Унгуу хөхөд Солонгос улсад ирээд 2 жил гарсан болж байна. Тэгээд одоо Чонон хотод амьдардаг. Тэгээд Солонгос улсад амьдардаг эмэгтэй хүмүүсийн жишгээр цэвэрлэгээний ажил хийгээл амьдарч байна да. Цэвэрлэгээний ажил гэхээр та яг ямар ажил хийдэг талаараа бас мэдгүй хүмүүс зөндөө байгаа учраас ирснээсээ хойш бол буудлын чонсоо гэдэг байсан. Буудлын цэвэрлэгээ. Буудлын цэвэрлэгээ бараг жил гарan хийсэн найзтайгаа. Тэгээ дараа нь саяхнаас доо ер нь 12 сараас эхлээд эвжүү чонсоор орсон байгаа. Байр цэвэрлдэг. Тийм. Чонсоо гэхээр нөгөө хүмүүс маань бас нөгөө Монгол яддаг хүмүүс чонсоо гаргаад цэвэрлэгээдээ дан цэвэрлэгээний ажил байгаа. Тэгээд янз бүрийн бодистэй тэгэл угааж арчаад хүн эмхтэй хүн гэрээ яаж цэвэрлдэг вэ? Ер нь бол жоохон дээд түвшний гэр цэвэрлэлтэй ажил гэх юм уу да. Ер нь бол тийм ажил байгаа. За. Тэгэхээр бас өнөөдрийн нэвтрүүлэгтээ та ямар шүлгийг уншиж өгөхөөр авчирсан? Ер нь бол өөрөө шүлэг зохиогоод хэдчний удаж байгаа вэ? Яг шүлэг яг зохиохын хувьд бол би анх бэлэг танхаа яруу найрагч бол биш л дээ. Гэхдээ нөгөө сонирхол маань бол бүр баг 10 жил байхасаа л шүлэг яруу найрагт дуртай 10 жилийнх маань багш нар маань ингээд шүлэг яруу найрагт нэг сонирхолтой болохоор тэр тал руу маань манай уран зохиолын багш Монгол хэлний багш нар амар анхаарч ажилладаг байсан. Тэгээ яг өөрийнхөө хэмжээнд бол хідэн мөрт зохиодог ч гэсэн тэгээ яг нөгөө нэг миний зохиож байгаа шүлэг болохоор миний л нөгөө нэг үзэл бодол тэгээ миний л орчин одоо тийм байдаг болохоор бинийх олон хүнд ингээд шүлгээ нэг сонирхолтой эсвэл ингээд түгээ гээд хүн уншиж өгөө тэгээд байдгүй л дээ. Тэгээд би тэрнээсээ илүүтэйгээр одоо нэг сайхан яруу найрагчдын одоо үнэхээр гайхалтай гоё бүтээлүүдийг ингээд хүмүүст илүү хүргэх тэрний үнэхээр гайхамшигтай сайхныг ингээд илүү одоо хүмүүс мэдрэлхэнд би хүний зохиосон сайхан шүлгэнүүдийг бас илүү унших дуртай, олонд хүргэх дуртай. Тэгээд эхнийхээ хэдүүлээ салхийг хаглаад би ардын уран зохиолч Баавгийн лавгсрангуй Боржигны бор тал гэдэг шүлэгт маш их дуртай. Би өөрөө говийн хөөхөд. Тэгээ дээрээс нь тэр шүлгэн дээр маань ингээд яг л говийн амьдрал бүх зүйл ингээд тусгацсан байдаг учраас тэр шүлгийг салхи хаглаад уншиж сонирхолъё гэж бодож байна. Тэгээд араараас нь бас өөрөө зохиосон шүлгэнүүдээс сонирхолъё. За таны шүлгийг сонсгоо. Танаа алдахад эхийн суу тагнаад амтагдаж салхины зүрийг залгахад аг хоолой даргадаг боржигны бор тал минь. Тэргэл саран туурж борлгүй хээр хондог тэнгэрийн хэвтэр буурал тал минь тааны цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь. Нандин эрхэмсэг игэл баргалын оргил нар хур царайчилсан газрын сайлтай хормой. Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь торг шиг зөөлхөн байсан чи. Жаргал зовлон хоёрыг амсаж эдлэж чулуун дээр чинь баяр гунигийн нулимсан унгахад эр хүн шиг зоригтой бай гэсэн шиг эргүүлж над руу цацахтаа хатуугаас хатуу байсан чи. Хөрсөн дээр чинь нүдэлсэн жигүүртэн тэнгэртэн халихад салхи хөлгөлсөн их хөдөн чам дээрэн эргэж ундаг. Ботхон нүгсэн ингэний боргон хагартан садарсан цусны туяатай сүг
чийл хөгж чинсэн хөхийг амьдралуулдаг. Чиний минь шарах зүрхний минь шарахнаас хождож амьдаг юм а тал минь. Туглын зэлнэцгэл тоглоом дэлгэсэндээ чи намайг ирэх болгосон. Туулсан зуунуудын гэгэн дурсамжийг хэл зүрхлээгүүдийн чи намайг гинэн болгосон. Газрын нүдэн булгаж нь хад цоосон догшин самнаа намайг эрмэгий болгосон. Алсын номхон уулсыг чинь бараа хөх галын чинь нэлж дулаа намайг эрмэгий болгосон. Сайхан чиний минь гандаж илгдэх хоёр сартай шөнө чинь чимээн зангирах цагаан аялгуу намайг уйхан болгосон. Нутаг орны минь хаяа үлзийтэй төмөн нуур тойрмыг чинь ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Байдуу мянганы уул сайн дурайж тэргүүнд минь буурал суухад багада хөгсөн ихийн минь сүү гадагшлахын цагт шүлгэн би чам дээрэн хүн чулуу шиг орхиод сүүдрийн дарж унахта илгий чинь цөмдөн шингэнэ боржигны бор тал минь. За. Баг байхад ер нь бол бүх хүүхдүүд цээжилж өсдөг шүлэг тий. Тийм. Та яагаад энэ шүлэгт дурлалсан бэ? Энэ нэгдүгээр болохоор энэ шүлэг нь яагаад би энэ шүлгийг унших дуртай вэ гэхээр би өөрөө говийн хүүхэд. Хоёрдугаар болохоор ер нь бавгийн лавг сургуулийн шүлгэнүүд өөрөө тийм гүн утга илэрхийлэлтэй. Ер нь яруу найрагч хүн гэдэг тийм өөрөө тийм хүн байдаг юм шиг байгаа тийм маш их философч тийм гүн сэтгэгч тийм хүмүүс байдаг юм шиг байгаа. Бид нар одоо уран хүн бол ингээ утсаар гоё хатгамал урлаа шүү дээ тийм утсаар тэгвэл яруу найрагч хүн гэдэг бол үгээр амьдралыг ингэж гоё өнгөөр уралж өгдөг юм болов уу гэж би боддог. Тийм учраас энэ шүлэг яг л нэг говийн үнэхээр гоё амьдрал, тал нутгийн амьдрал. Үнэхээр манай говьд тааны цагаан толгооноос өр цэцэг байдаг байхгүй юу? Үнэхээр яг энийг ингээл гоё харуулж гоё өнцгөөс нь үнэхээр гоё үгээр илэрхийлж чадсан юм гайхалтай гоё шүлэг. Тийм учраас би энэ шүлгэнд аягүй шинэ сэжилж байсан. Энийг одоо би бараг насаараа уншиж байна гэх. Тийм бах те. Тэгээ ер нь л унших дуртай. За тэгвэл таны өөрийн яг зохиосон шүлэг рүү бас ормоор байна л да. За шууд уншихаас өмнө та ямар шүлэг зохиосон? Яг тухайн үедээ энэ тухайн шүлгийг бичиж байхад яг ямар сэтгэлээр бичсэн гэдэг та. Тэр талаараа бас танилцуулъя. За одоо би энэ болохоор нэг уншиж сонирхолтой шүлэг болохоор би баян хүн гэдэг шүлэг байгаа. Тэгээ би энийг нэг яагаад энд уншиж байгаа гэхээр би энийг аягүй санамсаргүй зохиосон байхгүй энэ шүлгийг. Тэгээ нэг санамсаргүй нөгөө гинтийн юм болгон ч нэг гоё идэв штэ. Тэр утгаар нь би зүгээр л нэг өглөө авир эрт 5 өнгөрөөж босчоод ингээд цонхон дээрээ зогсож байгаа. Энэ шүлэгний надад их үг орж ирсэн байхгүй. Тэгээд би шууд цаасан дээр ч бичээгүй шууд амандаа орж ирсэн дээр шууд өөрөө уншаад бичлэгийг авцсан. Тэгээд тэрийг нэг би нэг отгоогийн шүлгийн ертөнцгээд нэг тийм жижигхэн пэйж хуудсан байхгүй юу. Тэр пэйж хуудсан дээрээ шүлгээ тавьцсан. Нөгөө бичсэн шүлгээ. Тэгсэн чинь айгүй олон хүмүүс үзсэн, айгүй олон хүмүүс шеэрлсэн үзэлттэй байхаар нь бас тэрхэн дотоороо бас өөрөө тэрнээсээ урам аваад яг энэ шүлгийг яг бичсэн санаа гэх юм бол хүн ингээд гаднаас нь харахад энэ хүн амар баян хүн, амар гоё жаргалтай хүн юм шиг харагдаад байвч тэр хүн дотор жаргалтайч байж болдог, баянч байж болдог, ядууч байж болдог. Би энэ баян ядуу энэ одоо хүний жаргалтай зовлонтой гэдэг юм уу? Би энэ туйлын энэ зүйлсийг ерөөсөө туйлын юм гэж энэ хорвоо төр байдаггүй. Тэгэхээр миний жаргал бол миний жаргал тий хүний жаргал бол хүний жаргал. Ийм учраас би энэ жаргал зовлон гэдэг зүйл эсвэл баян хоосон гэдэг зүйл хүн бүхний харсан өнцгөр байдаггүй маа тий. Энэ бол хүн бүхний өөр өөр ингэсэн үзэл бодлоор байдаг юм аа гэд. Тэгээд яг би бол яг хүн арга би өөртөө бол ийм хүн л гэж бичсэн тийм шүлэг байхгүй юу. Тэгээ одоо тэр шүлгээ уншиж сонирхолтой. За. Айл цэвэрлдэг ажилтай автобус гэдэг унаатай амины ганцхан iPhone 8-тайч айда би баян хүн. Хямдарсан бараанаас авсан хятад 3 пүүцтэй шармал голдуу хэдэн зүйлттэй копи голдуу хэдэн цүнхтэй дөөрэмэл голдуу хэдэн палаачтай дандаа авранхай хэдэн джинстэйч даанч би баян хүн. Сахилгагүй ганц хүүтэй салт сарнсан дутагдaltaй хүн харахад дутмагхан ч гэсэн сэтгэлээрээ би баян хүн. Дал хөрсөн ижитэй, 7 сайхан ах эгчтэй, үргэлж дэмждэг хэдэн найзтай, үнэндээ би баян хүн. Дасгал хийж биеэн зовоодог, дадал суулгах гэж тархиа зовоодог. Сайн явж дайснаа зовоодог, санаандгүй учирч ирчүүдийг зовоодог.
үннийг хэлж нүгэлтнийг зовоод өгч үүлийн үрээн идэх тавилантай. Үхэн үхтлээ үрд би баянхөө. Ийш хэдэн үрт өглөө эрт ингээд орж ирсэн бэ дээ. Тэгээд тэрийг за ингээд миний л үзэл бодол юм чинь яг л таны яг өөрийнхөө өнцгөөс яг тийм өөрийнхөө өнцгөөс тэгтээ яг нөгөө юу нь болохоор санаа нь болохоор би ингээ өөрийнхөө өнцгөөс битсэн ч гэсэн хүн болгоны хувьд бол би тэгж боддог штэ. Хүн болгон өөрөө өөртөө баян л байх. Тэ хүн өөрөө өөр сэтгэлээрээ тэ баян байх. Ер нь заавал эд баялагч баянж гэдэг ч юм уу тэ. Ер нь юу баян гэдгийг хүн ер нь өөрийнхөө амьдралд байгаа зүйлийнхаа үн цэнийг мэдэрч амьдраасаа л гэж өөрийнхөө санаанд бол тэгж бичсэн. Таны саяны шүлгээс таны бас яг өөрийн чинь амьдралын талаар бас шууд ингэж мэдхээр санагдлаа. Тэгэхээр эмэгтэй хүн ганцаараа ингээд хайр оронд амьдрахад ямар байдаг вэ? За тэгээд надаас олон жил те энд олон жил ганцаараа амьдарсан эмэгтэй хүмүүс бол надаас илүү гоё тайлбарлаж ярих бах л та. Гэхдээ миний өнцгөөс бол мэдээж хийлж мэдэхгүй, имэнгэлж мэдэхгүй те энэ чаны буудал дээр буухад бол үнэхээр хэцүү байсан. Хүн яахаа мэддэг юм бэлээ. Гэхдээ би амар том зориглоо зориг тавиад ирсэн учраас надад ухрах зам байгаагүй. Тэгээд танилынхаа нэг Монголоос эрэхтэй ярьж ирсэн нэг танилынхаа ахаар дамжуулаад тэгээд тэр ах маань болохоор бас намайг тосч энэ төр аваагүй. Зүгээр ингээд чоноо нь яг дээр ингээ хүрээд ирсэн. Би энэ чанаас чоноо гэж хаашиж чадгийг ч мэдэхгүй. Тэгээд буугаал нөгөө терминалынх нь билет хаана гэдгийг ингээд тэн тарин азар нэг монгол охин байсан. Тэгээд тэр монгол охиноос асууж явж байгаад тэгээ олж чоноо хотод чоноо гэж хаана удаач мэдэхгүй чоноо гэж сонсоол явж байгаа л яг буугаад бууж исэн. Тэгэж анх ирж тэгээ би яг энд нөгөө Солонгос ирэхэд Чусокийн баяр болж исэн. Солонгосын ургацын баяр тийм. Тэгээд 3 хоног ингээд дараалал ингээд би ирсэн чи яг нэг Чусокийн эхний өдөр ирчих. Тэгсэн чи ингээд 3 4 хоног ингээд нөгөө хүмүүс чи нөгөө ажил байхгүй. Би ингээд ажил байхгүй айлт байгаад амар надад бүр амар хэцүү санагдчихсан. Ядж байгаа тэгээд өрөөд ирсэн. Дээрээс нь ингээд нөгөө айлт ингээд байгаад байдаг те ажил. Би одоо ингээд л ажиллагаа гадах юм бахтаа л гэж бодож байгаа юм чи. Тэгээ харин нэг шигдаанд хамгийн анх ажилд орж ирсэн. Тэгээд цаашаа ингээд ер нь үргэлжлээд явчихдаг юм билээ. Тэгээд энд байдаг манай монголчууд бол бас би энд айгу тусраг юм шиг надад санагдсан. Эсвэл би тийм айгу сайн хүмүүстэй таарад байсан юм уу? Ямар ч юм маш их тусрахаг байсан. Тэгээд ганцаараа амьдрахын хувьд бол хаач хүн ганцаараа амьдарч л байдаг. Тэр бол асуудалгүй. Гол нь хүн өөрөө л зөв аваад хүн өөрөө л зөв явж байгаа юм бол ер нь энд хэцүү зүйл бол гэтээ байхын хувьд бол байгаа. Гэтээ тэрийг бэрхшээл гэж харахгүйгээр тааралдж байгаа бүх зүйлээ боломж гэж хараад жижиг энд байгаа маш бага хугацаагаа маш зөв ашиглах нь хэрэгтэй юм болов гэж би харсан да. Нэг хүүтэй гэсэн тий. Тэгэхээр хүүгээ бол маш их самдаг байх. Мэдээж амар юм цоглог. Хүн бүртээ өөрийн гэсэн тодорхой хэмжээний зовлон асуудал байгаа. Тэгээ тэр бүрийг ингээд хүн болгонд тулахгүйгээр тий. Гоё явна гэдэг бас их юм. Тэгэл тий ер нь бол тэгэл би ч нэг ганц би ээж хүний хувьд чинь тэгээ одоо манай хүүхд айгу том болцсон. Тэгэхээр миний одоо энд байгаа угаасаа хамгийн том зорилго бол одоо хүүгээл тий нэг сайн хүн болгох тавьчих юмсан, гайгүй сургууль сургачих юмсан гэл магадгүй Монгол ээж болгоны хүсэл ах л та. Гэтэ би бол ер нь бол энд байгаа миний зорилгын 80-аас 90% нь бол миний хүү эзэлдэг. Тэгээд би айгу настай ээжтэй. Тэгээд ээж хүү хоёр руугаал айгу их яарч байгаа. Та хизээ ер нь буцах төлөвлөгөөтэй. Одоо ер нь төлөвлөгөөтэй болцсон явах гэж байгаа. Явна удахгүй буцна. Тэгээд яг уу ирсэн зорилгоо 100% хийсэн гэж бодохгүй л те. Эмэгтэй хүү юм чин те. Гэхдээ тодорхой хэмжээний нэг 60% хүртэл хувьдаа бол ямарсан зорилго руугаа хүрсэн. Одоо тэгээд бас корона зүгээр болтол те. Явах гэж бас нэг жил байх байлгүй. Тийм тэгээд ер нь бол болно л гэж үзэж байгаа өөртөө. Тийм. Та Монголд юу хийдэг байсан? Ямар мэрэгчлэлтэй юм бэ? Би чинь ер нь бол миний яг мэрэгжил гэх юм бол одоо орон геофизик судлаач мэрэгчлээ. Монгол Улсын их сургууль 2010 төгссөн. Тэгээд яг энэ мэрэгчлэр Монголд ажиллах жоохон хэцүү байдаг. Тэгээд яг энэ мэрэгчлэрээ ажиллаагүй. Гэхдээ би Монголд 8 жил багшилсан. Багшилсан юуны багшаар? Физикийн багшаар. Тийм, физикийн багшаар 8 жил багшилж байгаа. Тэгээд ийш ярьсан тийм. 2 жил. Тийм, ер нь ингээ харахаар манай Монголын багш эмчнэр мундаг ажил хийдэг хүмүүс энд ирээд бас ингээд хүний газар
хар ажил гэж ярьдаг те. Хийгээ явах бас сэтгэл имзэглүүлэн асуудалтай. Тэгээд нэг тийм юу байдаг шүү. Би анх ирээд хиндэ би мэдхгүй ингээ би багш гээд шууд хэлцдэг байсан байхгүй юу? Одоо нэг буудлынхаа захирал. Тэгсэн чинь тэгэж хэлэх ёсгүй юм байна гэж би сүүлд нь бодсон. Яагаад гэвэл энэ улсад нэг тэр багш гэдэг хүмүүс чинь цензур нь айгүй өндөр юм байлээ шүү дээ. Тэгсэн чинь Монголын багшийн цэвэрлэгээ явж ин гэхээр энэ чи одоо би бол яах вэ? Намайг оогүй гэж ярихгүй шүү дээ. Монголын багш нар гэж ярьж дээ. Тийм учраас би бас энийг айгүй буруу юм байна тий. Бид нар эмч байсан ч ихэмч байсан ч гэсэн эмнэлгийн дарга байсан ч гэсэн ирээд ерөөсөө энд цэвэрлэгээл хийж байгаа бол тийм юм а ерөөсөө бит ярьж байгаарай гэж амар хэлмэр санагдсан. Тэгээд би бол ерөөсөө одоо тэгэж багш чи Монгол ямар ажилладаг? Цэвэрлэгээ гэдэг байсан л гэл амар тий. Тэгвэл тэр хүн энэ угаасаа цэвэрлэгч юм гэж ойлгоо шүү дээ. Тэгсээс би нэг амар багш гэдэг тэгснэ энд ирчээ цэвэрлэгээгээ авахаар хүн намайг юу гэж ойлгох юм тийм үстэй. Намайг биш байхгүй юу? Монгол улсын юм л л тэгэж үнэлэн шүү дээ. Багш нар эмчнэр нь ирээд энд тэгээ манай ингээд хамгийн тий ингээд муухай ажил хийж ин гэж яриа шүү дээ. Тийм учраас би энийг айгу буруу юм байна. Ерөөс тэгж ярьж болохгүй юм байна гэж бодсон шүү дээ. Хэцүү. Тийм. Зөв шүү таны бодол. Тэгэл тэр чинь бидний хой хүн талаас нь үнэлэхгүй шүү дээ. Бид нар чинь тийм ээ. Дандаа улс орнтой манд холбож ярьж байгаа юм чинь. За тэгвэл таны дараагийн үзэгчтэй сонирхуулах шүлгийн талаар асууж л уу? За миний дараагийн шүлэг айгу сонирхолтой шүлэг байгаа. Би энэ шүлгийг уг нь дотор бодсон гэсэн. Тэгээ цаасан дээр буулгахгүй яваадсан. Тэгснэ өнөөдөр энэ контентэд оролцсонгоо би ерөөсөө энэ шүлгээ уншиж гэж одоо цаасан дээр буулгасан. Тэгээ бас яг цаас орчаад ингээ уншаад байхаа яг гэд утсан дээрээ бичсэн байгаа. Тэгээ яг энэ шүлэг маань болохоор Солонгос улсад одоо ингээд бид нар янз бүрийн ажил хийж байгаа тий. Би өөрийнхөө энд ирээд 2 жилийнхаа хугацаанд эрэгтэйч бэ эмэгтэйч бэ хүмүүсийнхаа яаж ажил хийдэг, яаж зовдог тий. Энд яаж мөнгө олдог гэдгийг өөрийнхөө харсан өнцгөөс бичсэн шүлэг байгаа. Нэг мэрэгжлийнх нь онцлогийг гаргаад тэгээд энэгээр болохоор би нэг Монголд байгаа хүмүүст илүү түлхүү зориулахыг хүссэн. Яагаад гэвэл Монголд байгаа хүмүүс бол тэгж боддог штэ. Энд бол бид нарыг айгуу тий амар хэлбэр аргаач яаж мөнгө болоод байдаг ч гэж боддог чинь тий. Мөнгө л айгүй их л мөнгө л олж байгаа. Тэрнээс ч тэр хүмүүс ямар ажиллаж байгааг сонирхдаггүй тий. Тэгсэр мөнгө л гэдэг штэ. Тэгэхээр тэр хүмүүсийг эдгээр бас ямар ажил хийж мөнгө олдог вэ? Ингээд та нар ч гэсэн ингээд энэ хүмүүсийг ойлгох хэрэгтэй гэдэг үүдээс бичсэн шүлэг байхгүй юу? За тэгвэл ингээд Солонгос ямар байдаг вэ гэж асуудаг хүмүүс маш их байдаг тий. Солонгос очиж ажиллах гэсэн юм аа. Тэгвэл энэ хүмүүст хариулт өгье. Хариулт өгөх шүлэг. Хамтаа сонсцгоё. За. Энэ бол одоо Солонгост байгаа монголчуудын ар гэрт зориулжсэн шүлэг байгаа. За. Солонгост ажилладаг бидэнд сондгойрох хэдэн чадвар байна. Санаанд буусан заримыг нь сэрүүлж бичснээ сонирхуулъя. Буудлын гих цэвэрлэгээний бурхан тэнгэр болсон буузгай хурдан хөдөлгөөнтэй бондгор эгч нараараа бишрмээр тоосондоо дарагдсан буудлыг нь тол шиг хэлэлцүүлж хайчаад урт цагийн ажилдаанд хүртэлгүй урам зоригтойхон байдаг эгч нараараа бахархмаар эвжүү апат шатны цэвэрлэгээгээд альч цэвэрлэгээг эвээг нь олоод эвтэйхэн хийчихдэг. Тинжааны мөвөөгийг тэнэгтүүлж чаддаг тэнхээтэй Монгол чонсуучин бүсгүүчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй. Хийх ажлын багж нь хэдэн сагснаас өөр зүйлгүйч хурц хараа ой тогтолтороо хийдэг хэцүү ажлуудын нэг бол Иса Жубан. Айлын эзэн авгаатай амыг нь мултартал буу халчаад аяг шаазангийн цэмбитл өрж тавьчаад бас болоогүй тип авчгаад гараад ирдэг Жубан эгч нараа бишрмээр нүүлгэлтийн ажлыг баддаг нүдэндээ галтай нүрэндээ цогтой шуундаан биртэй тархиндаан булчинтай шийдэмгийн төрхтэй жинхэнэ монгол залуучууд энд байна. Тэд маань өглөө нартай уралдан гарч үдшийн бүрүүтэй зэрэгцэн орж ирэх хүртлэн харь хүмүүсийн шивэртэй гутал шилэн дөркөө дотуур хувцсын хүртэл шигцэлж хэмэрл ундаа нь харчихмаар л сонсогддог юм заримдаа. Гэвч хэцүү гэдэг үгнийг амнаасаа унагдаггүй хээгүй монгол залуучуудаараа бахархмаар эрчүүдийн маань хийдэг хамгийн хэцүү ажил бол барилга нураалт. Эвэршсэн гараач тоолгүй амьдралын цөлөө зүтгэж тоос жороо хүнд хүчрийг нь жумартан тэнцэж яваа тэнхээтэй залуучуудаа магтмаар. Үлдсэн нь харин буудлын ажил хийнэ. Үнэн дээр тэд хамгийн бага цагаар ажилдагч мэдэхгүй техник ажилуулах гэж мээрэнгээ барж тархиа гашилгана. Үүрэглэж унтчих гээд гар хөлөөн гэмтэх гээд үнэхээр хэцүү уйдгартай ажил байдаг гэсэн.
тэр ажил. За ингээд Монголд байгаа ах дүүс минь мөнгө тарж ургуулдаг гэж ойлгодог бид чинь өглөө нар удшийн бүрийтэй уралдаж, унтах нар идэх хоолоо хугаслан, өөрөөсөө нууж өрөөлөө сармлан, өндөр өртөгтэй оронд өлмөн зөлмөхөн л амьдраад өөрт чинь илүүчлэх гэж хичээдэг юм шүү ах дүүс минь. Баяр болохоор гэрээн санаж ганцаардна. Бусдаас нуугдаад чимээгүйхэн уйлчхна. Өвдөөд хөвцөн ч шүд зугаад босно. Өмнөх зорилгоон өмөртөлгүй өөдрөг байхыг хичээнэ. Тя мингүгт тэгээд жаргаж байгаа цөөхөн. Та нар минь харин тэднийг ойлгохыг хичээгээрэй. Монголд байгаа ах дүүс минь ээ. Тэгэхээр ийм хэдэм урт өнөөдрхөн цаасан дээр буулгасан юм бай. Шүлэг. таны саяны шүлгийг сонсоод нэгэн бодогдлоо л доо. Чонсуучин эмгтээчүүдэрээ бахархаж ийн гээд би ч гэсэн яг нэг удаа бол яг хийж үзчихсэн. Тэгээд баш яг миний хувьд амар хэцүү байсан л та. Тэгээ би яг тэр үед амар энэ монгол хүмүүс, эмгтээ хүмүүсийн энэ хат төвчээрийг бүр амар биширчээсэн. Тэгэхээр бас ийм яриа байт юм бэлээ. Одоо ингээд бодиттой их ажилтдаг штэ тий. Бодит. Тэгэхээр дараа нь ингээд жирэмсэн болохгүй ч юм уу. Залуу ингээд эмгтээчүүд хийхээр би энэ бас их сөрөг нөлөөтэй гэж сонсч ирсэн. Тэгэхээр таны хувьд болохоор тэр асуудлыг яаж зохицуулдаг вэ? Ингээд яалч аргагүй маск зүүгээд ч юм уу тэгж ажилтгүй яг. Тийм яг хав. Ер нь бол нэг манай монголчуудын дунд ч юм эсвэл ер нь ийм амд амьдсан тийм яриа байдаг юм билээ л те. Удаан ингээд чонсоо их юм бол нэг өргөө болчдаг гэдэг эмхтэй хүн өргөө алдаг. Тэгээ ингээд юу яхаар их ингээд хортой ажиллаад ахаар бас нэг уушиггүй болдог энэ төр гээд. Тэгээ би бас нэг тийм түүхч болсон явдал гэсэн л те. Энд чонсон 5 жил хийж агаад юу яасан гэсэн. Гэхдээ чонсон нэг буудлын чонсоо 5 жил яг нэг буудал лакс хийсэн 5 жил. Тэгээд Монгол руугаа буцаад Монголд очсон чинь нэг уушиг нь усчаад зүгээр уушиг гэж баг байхгүй болсон ингээд дан ус болсон байсан гээд тэгээд Монголдо очингуудаа зэрэг нэг уушиг нь усчихсан. Тэр усын ингээд соруулаад жимчлэгээ авахгүй тэгээд тэр ихчийг нас орсон гэж би сонсч байсан аахгүй юу. Тэгээд лакс тэр нэг хамгийн хүчтэй бодис нь бол тэр нэг лакс гэдэг агаал бодис байгаа даа гэсэн үг шүү дээ Монголд орвол тий. Тэр бол айгүй угаасаа л айгүй муухан өнөртэй хүчтэй бодис юм шиг байгаа. Тэгээд тэр нэг хөгцөрсөн байр мариуд чинь одоо тэгэл хуучин байр өндрж юм бол яалч байхгүй тэрүүгээр л арилахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгэл бид нар чинь манай Монголын эмэгтэйчүүд ер нь тийм баргийн юм нэг жоохон тоодгүй. Ингээл хийчи ингээл хийчи ерөөсөө ингээл нөгөө яаж хамгийн амарханаар хамгийн хурдан хийх үү гэдэг аргыг яг бид нар олдог байхгүй юу. Тэгэхээр чинь өөр орны хүмүүс ч болохоор ингээд яг нэг цагинд нь таруулаад ингээд амар удаан хийдэг ч юм уу те эсвэл бүх нөгөө багаж хэрэгсэл бүх юм ингээд зүүж өгж байгаа хийдэг ч юм уу те тэгдэг. Тэгээд уг нь тэр нь зөвч гэсэн жоохон ажил удаан явцтай. Бид нар ч бол амар ажил хурдан хийхин тулд зүгээр бараг л гар нутган дайраад орчих гэх нь хаалга байдаг байхгүй юу. Тэгэхээр бас өөрсдийнхөө эрүүл мэндийг уг нь хамгаалж яхан зөвлөдөө тим яриа бол байх нь байдгийн байлээ. Гэтэ олон жил ингээд хийгээд ингээ банк лакстай дээр ажиллахгүй бол гайгүй л байх гэж бодож шүү дээ. Хүн муу юм бодоод байвал тэгэл бас тэ хүн чинь сэтгэлээ юм чинь. Яна миний одоо уушиг усчиж байгаа болов гэдэг одоо усчиж байгаа юм билүү те. Тэгэхээр хүн өөрөө гоё өөдрөг байвал тэгээд өөдрөг бас мөнгө зориг чухалч гэсэндээ эрүүл мэндэ бодож ажиллана гэдэг бас чухал бах те. Тэгэлгүй яах вэ? Хамгийн чухал юм эрүүл мэнд. За тэгвэл одоо таны дараагийн шүлгийг бас сонирхъя гэж бодож байна. За дараагийн шүлэг бол ер нь бол нөгөө их нутгаа санагалдсан хүний л те бичтгэл сэдв. Тэгээд нэг тэнгисийн далайн ирэг дээр очиж сууж агаад ер нь далайн ирэг дээр очиход яг ийм л юм хүнд санаанд орд юм байлээ. Тэгээд тэрийг бас цаасан дээр буулгаж яснаа сонирхолъя. За тэнгисийн ирэг дээр би байгаад л баймар санагддаг. Тэр их усны чимээнд сэтгэлийн минь гуниг сарничдаг. Төрлөг давалгаа нүдэнд минь нулимс дурдаг. Тэнд л би өөрийгөө мартаж чаддаг. Задгай хөх салхинд нь сахлан адил нисдэг. Зэрэглэн хүртэл танил тэр алс руу оддог. Хоёр нүдэн анихад нутгийн минь тэнгэр харагддаг. Хөөрхийн мүү ижинхийн л даллаж байгааг хардаг. Тэнгисийн эргэлөө би өглөө сэрээдэл яардаг. Тэндхийн бүхэнд гүн автаж тэврүүлээд л сумар бодогддог. Тэнд л би их одын ядармаар бүхнийг мартаж, тэнд л би их орноо олж тэврүүлдэг. Бүгэн гэгээ тэнгэрийн хаяа эзэмдхийг би цонхоорон харах дуртай. Уйдад салхмаар их хөлийн чимээ
хинч байгаагүй юм шиг болчихдгоо. Уруулдмын шунад зөөгддөг амрагч хоргоохгүй. Ухтаан яг л оршуулган газар шиг нам гүмхэн болчихдог. Дүүрэн гуниг тээсээр дахиад л би тэнгис рүүгэн очдог. Дуу алдмаар сайхан тэр тэнгисийн иргдээр дурлал гэж андуурсан зүрх уйдмаар гунгаач. Юусан бэлээ гэж мартаж чаддаг болохоор тэнгисийн иргдээр би суугаад л баймаар санагддаг. За их сайхан шүтлэг байна. Ийм сайхан шүтлэг өөрийн ертөнцөө танилцуулсан танд баярлалаа. За зорьсон бүхнээ бүтээгээд Монголдо хурдан буцаад сайхан амьдраасай гэж хүсье. За тэгээ бас манай UNK студийн хамт олон маань сүлт карготой хамтран ажилладаг байгаа. Тэгээ сүлт каргоноос таныг 30 кг ачаа бас өнгөө их юм бичгээ бас ингэж өгч байгаа. Баярлалаа. За ингээд дөрөвт дугаарда урьж оролцуулсан Солонгост Монгол баялаг бүтээгч та бүхэндээ болон UNK студийнхаа хамт олон та бүхэнд маш их баярлалаа. Бас цаашдаа чинь ажил өндрөөс өндөр амжилт хүсье. Дэлхийн хэмжээний контент бүтээгээрэй гэж та бүхнийг ерөөе. За ингээд баярлалаа. Ингээд бас өнөөдөр өөрийн минь бицаан ертөнцөөр тийм ээ хамтдаа аялсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд хэлэх туртаагүй хэлчихье. Би цэцгийн толгой авдаггүй төртөө байхыг хүсдэг. Би цэцгийн толгой тацалтаггүй. Хүртээ байхыг хүсдэг. Баярлалаа.